Одоо хуулийн гишүүдээс хэлэхдэг хүмүүс байх байхгүй. Тийм үү? Дуучид бол зөндөө өстэй тий. Дуучид байгаа. Жүжигчдээс бас их бага юм бэл. Нөгөө юу лээ түүхэн кино минод тоглоно гэдэг. Бас тийм болохоор болохгүй гэдэг юм билээ. Бямб цогтын балар чулуун одоо шивээс Монгол төгчгийн төлөө гэдгээр хүмүүстэй танигдсан тий. Одоо Монгол улс даяараа битгий хэллийн чанд ч гэсэн маш сайн танд юм блэ. Тэгээд энэ үүсгэн байгуулагч залуугийн удаад манай сонин подкаст үрсэн. Тэгээд өрлөг хүлээж авсанд баярлалаа. Холын сонин бас дуулъя тий. Сонин сайхан дуулъя гэж зориуд ирсэн. Хизээ ирүү баруун аймагуудаас ер нь хоттой манай хоёр хүн үлдээ. Тэгээд бид чи сая 3 сарын 5-нд явж байгаад 20 оноод ирлээ тий. Сая 3-4 оны өмнө ирлээ л дээ. Усад нэг 12 оноод Ховд аймагт чинь 7 оноод тэгэл ирлээ тий. Ер нь нэлээ олон аймгаар явцсан баг тий. Тэг ер нь яг одоогоор 7 аймгаар явцсан. Баруун аймагт рогт яваг байж байгаа сайн явж байгаа нь нүү. Тий. Гэхдээ хөвсгөл рүү явцсан байсан. Орхон аймаг руу явцсан байсан, Дархан уул аймаг руу явцсан байсан. Шивээс болохоор нөгөө аймар нөгөө цаг хугацаа ордон шүү дээ. Тунгууд бид нар нэг аймаг руу яваад нэг 10 орчим хоноход ер нь макстал 50-60 хүнд л үлчиж амждаг байхгүй. Тэгэл арталт нь нэг 400-500 ч юм уу багтаа үлдтий. Шивээс хэлж чадахгүй дараа ирээрээ заавал ирэхээр нийлгэнэ гэдэг. Ер нь бол 21 аймгаар бол ер нь хахад зөндөө явна л гэж бодож байна. Айл насныхан тав бүхнийг илүү зориу. За яг энэ аймагуудыг ингээд онож очтг нь төрүүлээ тав бүхний одоо энэ багийн одоо энэ менежмент бид юм уу эсвэл пэйж руу хандсан тэр хандлт те судалгааг харж агаад явдаг юм уу те. Ер нь бол сая Увс аймагт бол яг өвлөөр байл л дээ. Тэгээд ер нь цас өрөөс унаагүй. Тэгээд цас унаагүйс. Тэгээд яг Ховд руу хөдлөхөөс нэг 2 хоногийн өмнөөс цас айлж ирсэн. Тэгээд Ховдод очиод бол өөртөөс ямар ч цас байхгүйсэн. Ер нь яг дулаахан тэгээд ер нь бол жоохон иймэрч илээ. Багаараа иймэрсэн шүү дээ чи. Тэгээд ер нь аймаг руу явахаар бол бид эхлээ өмнө нөгөө судалгаа явуулдیں۔ Хоорондоо сая ярилцсан. Тэгж жаад аймагуудаас нөгөө судалгаа явуулаад хамгийн их сонирхолтой байгаа газар руу төрүүлж очиж байгаа юм л да. 23 оноос бас нөгөө шивээсийг Монгол хөгжүүлэгээ явж байхад яг Улаанбаатар хотын хүмүүсийн сэтгхүү нэг жоохон бас нэг яг нэг юм дурлаад байгаа юм бас нэг жоохон нэг юм дутуу ойлголттой байсан бохоггүй. Сая Увс аймагт очиход яг тийм байлаа. Гэтэ нөгөө сонирхчд маань тэгэл анхныхаа шивээсийг хэлгэж байгаа амар олон хүмүүс сая байл. Тэр айлын хоол буудна гэдэг байна шүү дээ. Тэр нь одоо тухайн орон нутагт ингээ явахдаа шивээс хийгээд тэгж холбож та бүхэн санаачилсан юм уу? Эсвэл ямар утгатай юм те? Эсвэл очих газраа олохын тулд тэгсэн юм уу? Яг тэр хоёр нь яаж холбогдсон юм? Ер нь бол ингэж боддог. Одоо бид нар чинь ч гэсэн нөгөө контент ингээл өмнө ингээл үздэг байлаа шин юмнууд. Тунгууд бидний үздэг хүмүүс манай одоо гэрт орж ирэх юм бол айгүй сонирн байх болов гэдэг тийм бодлыг сая нөгөө өмнө 6 аймгаар явахдаа бодож болохгүй юу? Тэгээ хүмүүс гэсэн ирээд ингээд айгүй гоё бидэртэй харьцаад ингээд гэртээ өөрж оруулдаг хүмүүс зөндөө байхгүй. Тэгээ тэрийг контент болгож хийж байгаагүй. Тэгээд цаа яг Увс аймагт явж байхдаа энийг юу н хийж үзье. Хүмүүст ч сонио. Бид нар ч гэсэн маш гоё мэдрэмж авдаг байхгүй. Яг тэр нөгөө урилгыг хүлээж аваад гэрлүүн ороод цаахан нөгөө хүмүүстэй амьдрал яриа суунгууд гоё байдаг байхгүй. Тэгээд энийг нэг хийж үзье та гэж бодож ирсэн. Тэгсэн чинь бас нөгөө хүмүүст айгүй гоёор эргэрэл гоё хуржлээлээ. Тэгээ юу н байх ёстой юм байна л гэж бодож байгаа. Баруун аймагуудад Ховдын чинь гүнцэг гэд нэг хоол байдаг шүү дээ. Тэрийг идэж үзсэн үү? Сайн очихдаа. Гүнцэг гэд хоол идэж үзээгүй. Идэж үзээгүй тий. Увсынх нь гол хоолууд нь одоо ямар хоолор дайсан? Ер нь бол яг гэрээ эзэгтнүүд л яг өөрсдөө хийдэг хоолнуудыг хийж байгаа. Энгийн тий. Тэгээ мах их чанж өгж илээ. Тий. Тэгээд ер нь бол тэгээд бид ч одоо бас нөгөө 7 аймгаар явж ин зөндөө газараар ингээл явж ин тэгмээ аль болох гэрийн хоол авшаа тийм эрүүл хоолнууд л бидэрт илүү хамгийн гоё байдаг шүү дээ. Баруун аймаг гэхээр халахчуудаас арай өөр тий. Тэгэхээр нөгөө нэг тийм соёл нь шивээстэйгээ холбогдохгүй байгаа нэг зүйл. Эсвэл холбогдоод байгаа зүйл нь юу гэдгийг
Халхчуудаас илүү би Баруун аймгийнхны усчуудыг нэг их сонирхдаггүй байх гэж боддог байхгүй яг өөрөө хувьд. Тэгэхээр яг өөр эсэн нь яг ингэ газар нь очихлоор өөр өсөө яг төсөөлж ирсэн өөр газар л шүү дээ. Айгуу тийм зорчломтой, айгуу тийм найрсаг хүмүүс байлээ. Тэгээд эхний 1-2 өдөр ч юм уу ер нь хүмүүс анхныхаа шивээсийг хийлгэж орж ирж байгаа тийм хүмүүс их байлээ. Тэгэхээр нөгөө бас нөгөө бидний нөгөө өмнө боддог байсан тэрнээс илүү хотчж байгаа юм уу юм те одооны соёл руу бас гоё ингээд уусч орж байгаа юм болов гэж бодсон шүү дээ. Гэхдээ арталт нь бас нөгөө хийлгэхийг маш хүсэж байгаа юм нэ. Стоочлаараа ингээд арга ирийн өмнөөс болоод хийлгэж чадахгүй байгаа шүү. Тэхээс биш дэмждэж шүү гэсэн амар олон хүмүүстэл таарсан. Одоо ч 26 он гэхээр 21 оноос эхэлсэн гэж би ойлгосон. Зөв 22 үү те. Яг Солонгост байсан. Тэгээд энд ирээд яг энэ эхлүүлье гэж шийдсэн гэдгсэн шүү дээ. Яг Солонгос тэр олон орнуудаас яагаад Солонгос явах гэсэн бол гэдэг үүнээсээ улбалаа сонирхож болох уу? Балар чулуунтай хүн гэрээ дээр ажиллахаар болсон юм уу тий? Яагаад Солонгос 3 жил болсон юм? Би ч нэг 11 онд Солонгост оюутан байсан. Тэгээд юу нөгөө монголчуудад одоо нөгөө нэг яваад үзсэн болохоор нэг дасцсан юм уу яасан. Тэгээд сүүлд ихнэр хүүхдтэй болоод бас нэг амьдралын төлөө бас залуу ажил хиймээр байна шүү дээ, мөнгө олмоор шүү дээ. Тэгэл Солонгосын нөгөө гэрээнд бүртгүүлээл тэгэл гэрээгээр гэрээгээр ажиллаж юм болж очиж исэн тий. Тэгээ Солонгост бол баярлалтай шүү дээ. Надад их юм заа сургасан тий. Тэгээ тэнд 3 жил ихнэр хүүхдээсээ хоол байх хугацаанд дандаа нэг ийм байдалтай байгаад байл хэцүү байна. Тэгэл Монголтой бас нэг чаддаг юм а бас гоё хийж гинсэн тий. Тэгэл бас нөгөө яг өөртөөхөө дуртай юм хийгээд ч юм уу тэгэл бусад хүмүүст гоёор нөлөөлөө явж байгаа хүмүүсийг харах гоё шүү дээ. Тэгж удаад надад ч гэсэн бас нэг тийм бодол байж байгаа л. Тэгэл тэрийг Монголтой ирэл хийж үзсэн чинь тэгэл ашгүй гоё лээ. Солонгост одоо ямар ажлууд хийчихсэн бэ? Нууц шууд ер нь бол шивээс холбоотой ажил хийжсэн үү? Үгүй. Шивээс хийлгэжсэн арай. Сэргээр. Тэгээд тэд чи би үйлдвэрт ажилладаг ус үгүй цонхны үйлдвэрт. Тэгээд амралтынхаа өдрүүдээр нөгөө бас нөгөө мөнгө бодогдоод тийм үү яад байдаггүй. Хар ажлууд хийжсэн баг бүгдийг хийжсэн шүү дээ. Нөгөө Солонгос нөгөө хоёр талгаа гүйдэг нэг юм цоо байдаг шүү дээ. Тэрийг хийдэг байсан. Тэгээд ууг намайг буцаж чагаад манай нөгөө Солонгос захирал хийсэн л дээ. Жука чи ингээд энд ийм гоё юм сурчаад энийг ингээд Монголд очиод нутагшуулж болдгүй юм уу гэд. Тунгууд нөгөө Солонгосч өөрөө нөгөө дулаахан уур амьсгалтай газар шүү дээ. Тунгууд тэрийг Монголд авчираад хийхээр нөгөө амар нөгөө салхис хийдэг байхгүй. Тэгэхээр нөгөө Монголын хүүт нөхцөлд ч байж болохгүй болчиход байдаг. Нөгөө надтай нөгөө хамгийн ойр зүйл чи шивээс байсан байхгүй нөгөө Монголд юу хийх үгээ бодоод тунгууд. Тэгээд нөгөө би чи өөрөө нөгөө яг одоо болдог бараг 20 орчим жил шивээс хийлгэлээ шүү дээ. Тэнгууд 7-8 жил тий. Тэгээд тухайн үед чи 10 хэдэн жил нөгөө шивээс хийлгэсэн байгаад байдаг. Тэгээд Монголд дутуу харагдаж байгаа юмнууд маш олон байгаад байдаг. Дутуу юмнууд маш их байгаад байдаг. Сайжруулах юмнууд мэдээж маш их. Тэгээд хүмүүсийн ойлголтууд нь аягүй сонирн байсан шүү дээ. Тухайн үед бас. Тэгээд тэрэн дээр нэг ажиллаад болчмоор шиг санагдсан байхгүй. Тэгэл юу Монголтой ирээл хийж үзсэнтэй. Тэгээд хамгийн анх ингээд эхлүүлээ гэж штэ одоо ингээд шивээс Монгол за би ингээ. Тэгэхэд одоо энэ тэнд байгууллагуудаас тусламж хүсдэг ч юм уу нөгөө нэг төсөв мөнгө бас хэрэгтэй штэ. Эсвэл тэндээ цуглуулсан мөнгөөр шууд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө зориулсан аа. Юу н тэгсэн штэ. Одоо Солонгос ш манай гэрийнхэн ч тэгэл эхнэр ч бас ер нь л ойлгохгүй ууртал байсан л та. Тэр чинь нөгөө хүний нутагт 3 жил ажиллаж чад хамаагүй мөнгөөрөө гэр ороо авсан юм байхгүй. Ингээд өөрийнхөө хобби руу шууд оруулаад нөгөөтгөө ингээд наашин цааш нь болгож байгаа болохоор тэгэл шивээс Монголд хүчин төлөө гэхэрч тухайн үед хинч мэддэггүй байлаа шүү дээ. Ямар ч хүмүүс. Тэгээд нэг анх мэдээж эхлүүлэх гээл нөгөө эхлээд би ч өөрөө нөгөө Солонгос нөгөө одоо бүтэн биеийн шивээстэй залуу болчоод Монголд ирэнгუთ тийм хүн байхгүй Монголд уусаа. Тэгээд тийм нэг ганц нэг бичлэгнүүдийг хийж үзчихсэн чи хүлээж авч байгаа хүмүүс чи аюу хэцүү хүлээж авдаг байсан шүү дээ. Хаста яаж ихнэр нь тэрвэр живтдэг байна, шижгийн юм чи ингээл чамааг өгцөн
байсан ч гэсэн хэрэг тоож идгэргүй мэдгэргүй гэл анх бол 90% нь бол бүр амар тийм муухайгаар үлдээж авдаг гэстэл. Гэхдээ энийг хизээ нэг зэгт ойлгоно гэвэл шантрахгүй тэгэл явсараа гал одоо ер нь нэг 5% нь л ер нь жоохон дургу байх шүү гэж боддог тий. Тэр яг хөдөө бас мэдэгдэж байна уу? Яг тэр нэг 5%-д хөдөө яг дургу байгаа 5%. Үгүй юу бас л ер нь ингээд сошиал комментүүдийг харж ангууд ер нь дандаа холоос л бичээд байгаа юм шиг байгаа. Тэг яг яваад очихоор тэнд яг улаан цай нүүрлээ харчаа ч юм уу муухай харддаг ч үгүй юм уу тийм хажуугаар тийм муухай байх шүү гэж хэлдэг хүн байдаг шүү дээ. Тэгэл бүгдээрээ л гоё шүү гэл. Тэгээд талт. Тэгээд нөгөө Солонгост байх хугацаанд нөгөө ажиллаад хараад завтай болчихно. Тэгээд нөгөө мэдээж хагас дутуу шивэстэй хүн байж ч Монголд очичоод шивэс Монголд хүчийн төлөө гэх юм бол хинч ойлгохгүй шүү дээ. Тэнгууд мэдээж нэг номерт өөрөө гоё шивэстэй багс. Шивэсэнд өөрөө хайртай. Ер нь өхөө хөтлөө шивэс хийлгэж боддог л да би. Тэгээд Солонгос Монгол залуугаар шивэс хийлгэжсэн. Солонгостой хэрнээ Монгол хүнээр тий. Боловч чулууны хамгийн анх одоо би дээрээ хэлчихсэн шивэс нь ямар утга бүхий шивэс гэдэг вэ? Яг найзуудаараа л тухайд нөгөө Black Walrus Crew гэдэг байдаг гэсэн юм. Найзуудтай холбогдлоо шивэс хийлгэсэн да. Хүзүүн дээрх ингээ битүү шивэс яг эмэгтэй хүмүүс бидний хувьд бол айгу сонин харагдаад тий. Одоо жишээлбэл залуу наснд бол нэг 20 эдтэй ч гэдэм үү. Зүгээр иж магадгүй. 30-аас дээш, 35-аас дээш наснд жоохон цохимжгүй юм шиг. Тэгэхээр одоо яг боловч чулууны хувьд яг энэ хүзүүний битүү шивээс өөрт нь одоо нэг жоохон хүндрэлтэй ч гэдэг юм уу. Мэдээж аав хүн болцсон байна шүү дээ. Одоо хүүхдэд чинь жоохон эвгүй харагддаг ч гэдэг юм уу. Тийм яг бодит байдал дээр жоохон эвгүй байгаад байгаа тийм зүйл ажиглагддаг. Яг хүзүүний шивээсийг хэлж байгаа. Битүү байхгүй. Бүр харин ч гой санагдаад байна шүү дээ. Яагаад тэгэхээр хүмүүс нөгөө нэгт эргээр ойлгодог болсон. Тэгээ шивээсийг би болохоор яг бүр ингээ ухаад бодоод байгаа гот яах гэж хийлгээд байгаа юм бэ гэж бодонгууд ертөөсөө нэг амьдарч байгаа амьдралдаа дуртай зүйлээ хийгээд энэ шивээс өөрөө нөгөө бусдад гай болсон юм байхгүй байхгүй. Бид нар хулгай хийгээгүй, удлаа яриагүй. Зүгээр л дуртай зүйлээ хийгээд тэрийг ингээ хүмүүс ингээ магадгүй ингээ яасан гоё ингээ харах бидэрт ингээ хийлгэж байгаа хүмүүст капитаж үт юм. Тийм үш удаад. Нүүрлөгөө орохыг бол би тэрийг бол манай аавч хэлсэн л дээ. За миний хүү гоё нүүрэн дээр битээ шивэслэр гээд. Даавынхаа үгэнд бол орно. Тийшээ бол уг нь орё гэж бодож ирсэн. Яа гэсэн чи аав битээ илгэр миний хүү гэхээр тэгэл. За ер нь хийлгэдтэй юм байна да. Аавынхаа үгэнд орно гэл бодож байгаа. Гэхдээ одоо нөгөө нүүрэн дээр шивэстэй дуучид бас байгаа. Харин тий. Эдрийг бол би байх ёстой гэж бодод байгаа. Энд чи шивээс өөрөө бас нэг том соёл урлагийн нэг хэлбэр шүү дээ. Тэгэд Монголд нүүрэн дээр шивэстэй дуучид юм уу хипхоп одоо артистууд байх ёстой байхгүй. Одоо магадгүй. Гэтэ тэднийг дуурайж хийлгэж байгаа дүүнер болохгүй гэж хэлмээр байна бүр тий. Одоо цаг дээр буюу ирээдүйд цаг дээр ярихыг хүсэж ирсэн. Интернет яг ингээд түүхийн сөхөл 1901 оноос ингэсэн гэл интернетээр дүр мэдээлэлүүд байдаг. Өөрөө шивээс хийдэг нь бас айгүй анхаарал татсан байна. Өөрөө ингээд шивээс нуртай. Бэрэг бүтэн шивээстэй 17-8 жил амьдралынхаа тий 17-8 жилийг зориулсан хэрнээ өөрөө огт шивээс хийж байгаа үгүй. Тэгээ өөрийнхөө доор одоо ингээд найз нөхөд гэх юм уу энэ шивээсийг маш чадварлаг хийдэг ийм залуучуудыг баг болгоод ингээд контент бүтээгээд ингээд явж штэ. Тэгэхээр энэ нь айгүйх анхаарал татсан. Тэг яагаад өөрөө хийдэггүй юм те? Энэ нь одоо өөрөө тийм сонирхдаггүй юм уу? Эсвэл үнэхээр өөрөө авьяасгүй юм уу? Энд ч авьяас хэрэгтэй штэ те. Ер нь үдсэн дөө ингэж нэг оролдож үзсэн шүү дээ болохгүй юм билээ. Тэгэд нөгөө баг хэрвээ шивээс ч юм болох юм бол баг надад 10 жил шаардлагатай байхгүй. Тэгээд за ер нь чаддаг юм аа гэж бодвол авьяас байхгүй юм билээ. Тэгвэл би ч гэсэн магадгүй зүгээр хэрвээ мөнгө гэж бодох юм бол би шивээс ч болж байгаа. Яагаад гэвэл надад хийлгэх гэсэн хүс сонирхолтой маш олон хүн байсан. Тэгээд яг мөнгөө бодох юм бол зүгээр нэг галтрам молтром хийгээд мөнгөний аваад иж болно л та. Гэхдээ тэр чи эргээд хүний бид нар тийм хийж болохгүй байхгүй. Тийм болохоор энэ шивээс ч болох боломжгүй юм билээ айл хэл тээ. Өөрөө нөгөө хийхгүй болохоор заавал тэр хүний хараад тэр хүн заавал байж иж тэр ажил явах гэдэг нь тий. Тэгэхээр одоо Монголд шивээс ч тэр их олуулаа болж байгаа юм.
тэр тал дээр шивэсчд бол маш их болж байгаа шүү дээ. Тийм үү. Одоо гадуур зүгээр ингээд яг шивэсчин гэдэг нэртэй болохоос ер нь ингээд хүмүүсээр тоглож байгаа хүмүүс маш олон байна. Нөгөө шивэс сонирхчид маш их басантай холбогдуулаад нөгөө босон болоогүй нөхдүүд чинь бас би шивэсчин гэж гадуураас их яваад байна л да. Тэнгүүч одоо л хүмүүсийг шивэс сонирхож эхэлж байна. Тэр энэ дээр засаж сайжруулах, өшөө хийх юмнууд маш их байгаа. Яа заав шивэс Монголд хөгжихийн төлөө гэж юм нэрлэлсэн. Танай багийнхны бас сонголтоо. Монголд хөгжүүлэхийг бол одоо нэг үйлдвэрлүүлж гэдэг юм уу? Яг нэг бодит ямыг хөгжүүлэхийг гэж яриул те. Гэтэл заав шивэсийг яагаад Монголд хөгжүүлэх гэдэг. Заав шивэс хөгжснөөрөө Монгол улсад ямар үр өгөөжтэй ингээд нөгөө глобал талаас нь харуул энэ яг үнэхээр Монгол улсын хөгжилд нөлөөлөх зүйл мүү юм уу шивэс? Шивэсээр дамжуулж хүмүүсийн гоё байгаасаа ийм байгаасаа гэдэг цаад бас нэг юм зорилго бас байгаад байна. Хүмүүс шивэс гэдэг ийм наацхан дэлхийн нийтээр ойлгоцсон энэ урлагийн нэг хэлбэр юм байна гэдэг зүйлийг ойлгоцсон байх юм бол хүмүүс гоё байгаад эхлэх байх гэж бодод. Тэгвэл нэг өмсөн зүйлснийг харчаад энэ нэг ийм бийж гэдэг нэг ийм нөгөө л нэг хуучны нэг тэгээ нөгөө тамийн зогооны үйл хэрэгдэг шиг байгаад байх юм бол бас энэ Монголд ямар ч хөгжил хийх гээд болохгүй шүү дээ. Тэгэхээр шивэсээр дамжуулаад хүмүүст гоё одоо наад захын гоё бай гэдэг уриалгыг дамжуулаад хүмүүс наад захын энгийн юмнуудыг гоёор хүлээж авдаг болсон байх юм бол одоо нөгөө хүмүүсийг боловсрахад нь одоо магадгүй жоохон ч гэсэн нэг тус олж ийн гэж бодоод байна. Тус болно гэж бодоод байна. Хэрвээ тийм болоод эхлэх юм бол Монголд хөгжих бах. Монгол өөрөө хөгжих бах тий. Оюун санааны хувьд. Тэгээ оюун санааны хувьд тий. Манайч нэг сонин гэсэн нэртэй болохоор сонин ярих гэдэг юм л да. Гэхдээ сонин гэдгийг яагаад энийг одоо яг тэр нэг ээж шиг те тэгж ойлгохгүй хүмүүстэй холбож болно. Эсвэл хөгжилтэй байдлаар холбож бидэнд ярьж өгч болно. Магадгүй өөртөө ингээд тийм маш үнэтэй уц моц барьсан байж дээ. Тэнгууд өөрийнх нь бие дээр насаар нь үлдчихэж байгаа ингээд шивэс нүгэн тэндээс хэд дахин хямдхан байгаад байгаа байхгүй. Тэгээд маш чанарын төвшөнд өндөр төвшөнд ингэж энийг ингэж хийж өгнө гингууд ойлголтын зүрх бас болоогүй л бэлээ. Сая ялангуяа ховдод чинь баг нэг хүн баг 7 хоног баг шивэснийхээ сонголтыг хийх гэж 7 хоног байж байгаа байхгүй. Арталт нь магадгүй ингээ маш олон хүмүүс шивэс хийх гэж суугаад идэг. Тэр хүнд бас зөвлөгөө өгөхгүй бол болохгүй байгаад идэг. Тэгээд тийм амар асуудал гарсан. 7 хоног орж чи хүн шивэс хийхгүй ажиуталт нь ингээд энийг яавал зүгээр үү, тэрийг яавал зүгээр үү гэдэг. Юу шивүүлэхээ сонгож чадахгүй нэ. Юу шивүүлэхээ сонгож чадахгүй тий. Тэгээ нэг шивэс Монголд хөгжихийн төлөө гэдэг чинь бас том ураа штэ. Азад ирнэ ялангуяа одоо Солонгос, Япон, Хятад гэх орнуудад энэ шивэс яаж хөгжиж байгаа. Яг одоо цаг дээр залуучууд нь хэрэг хийлгэж байгаа. За миний сонсноор бол минимал буюу аль болох жижиг шивэсүүдийг маш их сонирхож байгаа. Европын оронд одоо хөгжөөд ингээ айл үжээ дууссан уу эсвэл яг ахаад эргэлтэн цикл явагдаж байгаа. Шивэс юу нь бол хөгжүүлэх юм л. Азийн орнууд би ч сая Солонгос байхад бас нөгөө залуучуудыг ажиллалаа шүү дээ. Амар шивэстэй болцсон байгаа байхгүй. Тэд нар болохоор одоо нөгөө залуучуудыг хүмүүс ч одоо гоёлын бас нэг хэлбэр болчиход байл та. Тэр шивэс нь өөрөө одоо магадгүй өмнө ингээл гой цаг зүүцсэн ч юм уу ингээл гой гинж зүүцсэн ч үгүй юм ингээл гой гутлан өмссөн байсан бол гой харагддаг байсан бол одоо тийшээ бол баг зүгээр ингээд гой шивэстэй байгаа нь өөрөө тэр гой харагддаг ч үгүй юм уу. Тэгээд тэр шивэсээрээ дамжуулаад бас нөгөө үндснийхээ хэв маягийг гадныхан сурчилдаг бас нэг тийм байна л да. Одоо бид нар чинь бас нэг Монголтой бас нөгөө шивэсчдтэй бас холбоотой байгаа л да. Тэгээ бас цаашдаа ер нь хэдтлэн юмнуудыг бас их хөгжүүлэх гэсэн юмнууд байгаа. Үндэсний хэв маягийг тий Монгол хүн ер нь бол миний бодлоор тэгж боддтой. Монгол хүн бол бие дээрээ заавал Монгол үндэсний хэв маягтай нэг шивэс байх ёстой гэж бас боддог хөөх. Яагаад гэвэл бид нар чинь Монгол хүмүүс шүү дээ. Тэгэхгүй шивэсээр дамжуулаад зөвхөн гадны юмнуудыг хийлгэж бас болохгүй. Тэгээ тэр минимал том шивэс гэдэг чинь болохоор нөгөө хүмүүсийн сонирхолтой. Хүн болгон чинь гаднаас адилхан хөнгөө байж болохсоо дотор нь оронгууд бүгд өөр ертөнцөд явж байгаа шүү дээ. Одоо ч бас тэр нэг нүүр ам дээр шивэстэй янз янз хүүхдүүд. Тэгэл нэг шивэсний машин бариад нэг энэ дээр хийж байгаа шүү дээ. Тэгээс биш. Яг юм
албан ёсны студиуд руу хэрэг орох юм бол ер нь 18-наас хүрээгүй хүүхдүүд дээр бас идэх газар цөөхөн байх гэж бодож байна. За хоёулаа нөгөө шивээсний бэлэгдэл гэдэг үнэг жоохон ороодох юм. Би энэ дээр яг ингээ албаар асуух гээд зурсан байхгүй юу? Энэ бол зурцсан. Ингээд 3 цэгний бэлэгдэл гэж байт юм байна. 3 цэг. Одоо зүгээр л яг ингээл 7 хуран дээр 3 цэг. Тэгээ энэ ямар бэлэгдэл вэ гэдэг. 3 цэгний яг одоо эмэгтэй хүн ч хэлж болно, эрэгтэй хүн ч хэлж болно. Ихэнхдээ 7 хуран дээр. За энийг зүгээр яг тайлахтай бол одоо нөгөө муу юмнаас хамгаалдаг тий. За тэгээ ад дууддаг ч гэдэг юм уу. Яг ийм тайлбар байгаа. За яг боловч чулууны хувьд ийм 3 цэгний бэлэгдлийг ийм шивээс хийлгэж ийсэн үү? За яг ийм хийлгэж ийсэн хүмүүсийг харж ийсэн үү? Энэ тухай бэлэгдэл сонсч ийсэн үү? Наадах нь ч тухай өстой мэдэхгүй юм. Одоо нөгөө шивээс чинь болгоны чинь өөртөөх нь боддог утга учир бол бас хоорондоо өөр. Нүлмэс тоссон минг гэж үүдэг штэ. Нүлмэс тоссон мингийг бол манай монголчууд дээр үесээ жоохон цэрлж ирсэн юм байна л да. Гэтэл бүр албаар нүлмэс тоссон тийм шивээс хэлэгдэг. Одоо яг гиндэ. Эхнэр нөхөр хоёулаа тэгсэн хүмүүс байна. Тэгэхээр энэ бас бэлэгдэл үү? Эсвэл хүний сэтгэл санааны одоо яг тэгнэ гэсэн сэтгэл санаатай холбоотой юм уу? Танад яг ингэж хэлэгжсэн хүмүүс байдгүй. Байхгүй. Би бол яг миний бие дээр ингэж байгаа шивээснүүдийн утга учир бол ердөөсөө зөвхөн миний тархинаас гарч байгаа зүйл байхгүй. Мэдээж зарим нэг юмнаас санаа нь байгаа тий. Тэд нэг тиймэрхүү шүү гэхээр тэрийг би өөрөө баяжуулж сэтгэж бодож иж одоо миний биен дээр байгаа шивээснүүд яг миний бодсон шиг надад байдаг. Тэнгүүд одоо тэр нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ ийм шивээс тийм утга учиртай. Магадгүй зүгээр тэрийг нэг хідэн нөхдүүд хоорондоо ярьж байгаа л энэ шивээсийг ер нь нэг ийм утга учиртай ийм болгох чигээд цохоцсон шивж магадгүй шүү дээ. Тэг миний тэр их сонин. Одоо яг тэр ингээд нүлмэс тоссон минг гэдэг шиг нүлмэс тоссон ийм шивээс ихнэр нөхөр хоёрыг хийлгэсэн байна гэдэг шүү дээ. Тэр хүмүүс одоо маш их тийм хүнд одоо нөгөө аваар осолд ороод ямар ч бэртэл гэмтэл аваагүй. Тэгтээ тэр шивээс аварсан ч гэдэг юм уу эсвэл тийм сонин. Наа чи харин сэтгэл зүйтэй холбоотой байд юм уу тий? Сэтгэл зүйтэй маш холбоотой. Одоо хүмүүс нөгөө бид нар ямар нэгэн шивээс хийлгэлээ шүү дээ. Тэгэх юм бол нэг талаас тэр шивээсэнд бүр 100% эерэг байх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний бие дээр байгаа зүйл бидний сайн сайхны төлөө ч үгүй юм уу те. Бидэрт хизээч муу юм авчрахгүй. Бидний сайн сайхны төлөө байхгүй. Би бол тэгж боддог. Тэгээд тэр хүмүүс байна л да. Наад чинь болохоор яг тэр хүн тэр шивээсэндээ бүр 100% итгэсэн байхгүй. Яг наад чиг итгэж чадсан байхгүй. Тэр яг тийм байлгаж байгаа гэж би бол бодож байна. Сүрэг талаасаа бодож исэн хүнтэй би таарч исэн. Амар сүрэг юм учирч исэн хүнтэй би таарч исэн. Шивээс бол мэдээж янттай. Тэгэд сүрэг бодолтой байх юм бол одоо магадгүй бошоохон тэр шивээснээс сал тий. Эсвэл анханасаа хийлгэж ивэл эзэж битээ сүрэг юм уу? 100% эерэг бай. Бидний бие дээр байгаа, бидэртэй хамт байгаа, бидний сайн сайхны төлөө байж байгаа шүү дээ. Тэгмээ сүргэн бодож болохгүй юм л. Тэр бэлэгдэл гівдаанууд дээр бас гавл хамгийн их эрэгтэй эмэгтэй ялангуяа эрэгтэй хүмүүс дээр хамгийн их хийгддэг шивээсний нэг төрөл юм байна л да. Гавлыг одоо ихэнх бэлэгдэлд юу гэж тайлбарладаг вэ гэхээр хөхшгүй мөнхийн гэж. Тэгэхээр хүн болгон мэдээж урт наслахыг л хүсдэг штэ. Нэг богинохон наслаад өгч нэг боддог хүн байдгүй л үү те. Тэгэхээр урт наслахыг бэлэгдэл хөхшгүй мөнхийн бэлэгдэл гавл. Тэгэхээр яг өөрийн чинь биен дээр энэ гавл байгаа юу? Ер нь гавл ийм утга бэлэгдлийн тухай. Ер нь моциклч чинь нөгөө ерөөхдөө гавлтай юм их үнс зүйдэн штэ. Тэгээ тэр нөгөө ямар учиртай гэхээр нөгөө аваар осолтоо маш эрсдэлтэй явж байгаа хүмүүс штэ. Тэгээд нөгөө эрэлгийн илч ирэнгуут магадгүй тэр нөгөө гавлтай хэрэгслийн нарангуут эн чинь угаасаа өнгөрцөн юм байна штэ. Гэт авч явдггүй гэд тийм нэг юм дом яриа байдаг юм бэл. Тэгээд тэрийг ч гэсэн миний биен дээр байгаа л да. Тэгээд би болохоор өгшгүй мөнхийн талаас ч бодоагүй л дээ зүгээр муу юм холоор байгаасаа тий. Залуу хийж ингээ бүтээж явж байгаа насандаа тэгээд бас аав ээж болчлоо. Тэгээ бас ер нь урт наслахыг бас бодож байна зүйлүүд тэгээ ялчгүй бод.
Тэ ямар тач бас нэг өвөө эмээ болоод тэ нэг сайхан бас боддог болчтой юм тий ялч. Тэгээ тийм юмнаас юу н бодж хийлгэсэн л дээ. Тэгэд шивээс бол яг утга учир талаас яг гүн гүнзгий итгээд хэлэх юм бол байна энд. Энд яг бодит зүйлүүд байна. Шивэстэйг ярьжсэн тохиолдол байна шүү. Надтай ярьжсэн тохиолдол байна шүү. Би яриаггүй байхад тэгээд зарим хүмүүс нэр магадгүй харж байгаа алзууслууд юм яриад байгаа гэж магадгүй. Одоо сүүлүүд нөгөө бөөнөр дээр байна. Хүмүүст үзүүлсэн чи үзмэрч хүмүүстээр ингээ үзүүлсэн чи тийм шивээс хийлэг гэж ин гэдэг бас хүмүүс байгаа. Тэр хүмүүс ч өмнө нөгөө хамгаалт хийлгдэг байсан бол одоо шивээс чи өөрөө насан туршдаа биетээр байх тий. Бидрийг унтчих ч гэсэн бидэртэй хамтаах болохоор маш сайн хамгаалт болж чадчих байгаа байхгүй. Зүүдэндээ ярьсан гэсэн үг юм уу? Тий, зүүдэндээ яриад тий. Аль шивэстэйгээ яг тэр шивэстэйгээ. Одоо миний бид нар чи ерөнхийдөө нөгөө би өөрөө бодохдоо дандаа л муу юмнаас хамгаалах гэж бодож илгэжсэн байхгүй. Манай нөгөө өвөө байсан байхгүй. Тэгээ нөгөө хүүхд байхдаа дандаа нөгөө юм далдын юм ярьсаар хагаад тийм болцсон байсан. Нөгөө энэ тэнд ингээл унтж байгаа гот дандаа даруулж маруулаад янз янз болоод идэгсэн байхгүй. Тэгээ сүүлд нөгөө солонгос байхад яг нөгөө миний амьдарч исэн юмны хажуудалд яг нөгөө оршуулгын газар идэгсэн байхгүй. Тэгээд эхлээд очиод удааг байхад 50 байлгадаг байсан нөгөө. Энийг нөхөр ингээ гадаадаас ирсэн нэг юм шинэ нөхөр байна та гэл нэг юм ингээ зүгээр байлгадаг дээрлээд идэгсэн байхгүй ер нь. Дийн тэнд очсон ч гэсэн ер нь нэг л солонгос цаанаа ихтэй нэг тиймэрхүү ихтэй юмсэг санагдсан надад. Тэгээд ер нь нэг тийм гэрээсээ хол байгаа хүн ч гэдэг юм уу тийм магадгүй аавраа ундаг ч гэдэг юм уу тийм. Тэгээд нэг тийм тавгүй байгаад иддэг байсан. Тэгээд за ер нь ингээд өөртөө сүсгэлээд одоо нөгөө хүмүүс ч хүмүүстэр очиод ингээд засал юмнууд хийлгэдэж штэ. Тэнгууд би болохоор өөрөө өөртөө итгээд за миний энэ намайг маш сайн хамгаалах хэрэгтэй. Хүний энэ хамгийн сайн хамгаалт хүн өөрөө сүсгэлж хийлгэж байгаа л зүйл хамгийн сайн хамгаалт гэж бодож байгаа юм. Тэгж бодоод хийлгэсэн ч өстой тэрнээс өстой юм мэдрээгүй шүү дээ. Дараагүй гэсэн үг тийм. Өстой юм ойртой. Тэр одоо эмхтэй үнээс сүнс байсан уу? Ир юм айл иргэн. Тийм үү? Холдож орж ирсэн. Холдож орж ирнэ. Тэгээ ер нь яг байгаа газрын тэр авиал нөхдүүд гэж би ойлгоод байгаа. Яг нь тэрийг зарим хүмүүс ярахаараа нөгөө ядарсан үед ингээд нэг юм аавра унахаар ч үт юм уу. Тэгж боддог төсөөлтөл гэж яриад. Надад бол яг амар тэгж санагддаг ус шүү дээ. Тэгээ тэрнээс хамгаалах юугаа хамгийн анх одоо яг ямар юугаар хэлсэн гэхөө одоо яг төрсөл нь юу ах вэ? Гавл. Тэгэд ерөнхийдөө тэгж утсан байхгүй. Баргийн муухай юм ойртоод ирэхэд миний биен дээр бас л баргийн муухай ингээд юм байждаг те. Баргийн муухай юм ирээд ингээд байхад айгаад явхаар л юм бодож ер нь л нэлээд муухай царайтай гавл хийлгэжсэн. Тэгс чи тэр маа ч гэсэн нэг өдөр унтж байхад яг зүүдэнд маань гарч ирэл ярьжлаа юм л да. Чука ингээд чиний бодож ингэж хийлгэж исэн юмнууд амьгүй биш бид нар бүгдээрээ амьтай шүү. Чамааг ингээд яг ингээд юмнуудаас бид нар хамгаалаад ингээ мөнх юм байж идэг шүү гэд. Тэгээ тэрнээс хойш одоо яг 100% итгэсэн шүү дээ. Амар юм л. Яг нэг өөрийгөө муу юмнаас хамгаалдаг гэж бодоод одоо яг энэ хэсгчд юу гэх юм? Одоо яг энэ хүзүү сэрвэ. Сэрвэнийхаа яг энэ хэсэгт айгүй хамгаалтын буюу одоо нэг юм цагиргын хэлбэртэй ингэж бүр уртаас доошоо дээрээс ахуулаад доошоо ингэж унтсан ийм юмнуудыг одоо аюу хийлгдэг болчих. Энэ бас л нөгөө хамгаалт өөрийгөө хамгаалж байгаатай холбоотой юм. Танахаар бас тэгж хэлдэг. Би бол тэгж бодод байгаа шүү. Бараг энэ хүмүүсийн бараг 100% бараг 90% л муу юмнаас холоор байхыг хүсэж байгаа. Хар цагаан хил ам ер нь лайт шүү дээ. Иргэн тойронд ингээл тэгээ ер нь иргэн тойронд ингээл янз янз муу муухай юм ингээл болоод ирэнгүүт хүн болгол өстой муу юмнаас холоо байх юмсан ингээл боддог байлгүй те. Тэгэл эцэст нь тэгээд шивээс хийлгэх шийдвэртэл өгдөг байлгүй. Тийм хамгаалтай. 3 жил одоо бидний аав юм уу өвөө нарын 3 жилийн цэрэг гэж албадаг гэсэн 3 жилээр. Тэгтээ бас нөгөө цэрэгт байхдаа яаж хийдэг гэсэн мэдэхгүй. Тэр нөгөө яг хийдэг тэр процесс нь яаж явагддаг гэсэн мэдэхгүй. Ямар ч гэсэн тэрэндээ зориулж ууч гэдэг юм а тий. Хайртай бүсгүйдээ
эсвэл эх орондоо тий эх орон гэж ихэнх нь шивсэн байдаг юм лээ. За тэгээд аавда ээждээ ихэнх нь дандаа нэг тийм тэнд байсан шүү, энд байсан шүү. Тэгээ он байдаг тий. Тийм шивэснүүдийн тухай мэдэх үү? Мэдэн шүү дээ. Тэд чи яг тухайн үедээ угаасаа шивэсний хөгжил, шивэсийг ердөөсөө маш энгийн зүйлээр л боддог гэсэн юм байна. Дурсамж тий. Одоо энэ шивэс өөрөө хөгжөөд хүмүүс ч бас шал өөрөөр хүлээж авдаг болохоор бүр ингээд шивэс гэдэг зүйлээр лав гүнзгий орцсон болохоор л тэгж муу юмнаас хамгаалуулдаг ч үгүй юм уу тэгж байгаа шүү дээ хүмүүс. Ихнэртэй хамгаалтын тийм сахиусан шивэс хэл өснө үү? Үгүй. Манай ихнэр өөрөө шивэс сонирхгүй. Шивэсгүй шүү дээ манай ихнэр чинь. Тэгээд бас нэг талаасаа бодсон зүгээр гоё ч юм уу нэг нөхөр нь бүтэн биеийн шивэстэй ихнэр нь бас шивэсгүй байвал гоё ч юм лөө. Тэгээ магадгүй бас намайг нөгөө гэд тийм их шивэстэй болохоор хараад болгоцчихдээ юм уу тэгээд ингээд ер нь бол тэгж боддог шүү дээ. Айл гэр ер нь тэгэл гэр бүл тэгэл хоорондоо гоё бат бүхтэй тэгээ гоё нэг сэтгэлтэй зүрхтэй тэгэл явж байгаа юм бол тэгэл тэгвэл болорчлооны яг их нэртэй зориулж гэдэг юм уу? Би дээр шивэс байдгаа. Сая бол ихэнх нь хамгаалт өгдөг гэж шүү дээ. Тэгээ яг их нэртэй зориулж байхгүй. Энэ ер нь хийхгүй. Энэ яагаад тэгэхээр угаасаа их нэртэй хайртай их нэрийнхээ төлөө их нэр хүүхдийн төлөө амьдарч байгаа шүү дээ. Тэрийг зөвхөн миний бодол шүү. Тэр нэг би нэг бас яг шивэс хэлгээд яг шивэсний нэг юм дундаж үе дээр явж чад нэг хүнээс их сони юм сонсцсон. Тэгээд тэр тухайн үед яг миний сэтгэл зүйд ингээд байсан бохоо. Тэгээ одоо л гарчиж байгаа л да. Одоо л ингээд гэр бүлийн холбогдлолтой шивэснүүд хийж байгаа хүмүүсийг харахаараа би ч бас анханасаа шивэсгүй байсан бол тийм гоё шивэс хийх байсан шүү гэж боддог хөөх. Тэгээ тухайн үед тэр нөгөө сэтгэл зүй миний дотор байсан болохоор тийм сонир сэтгэл зүйтэйгээр би тийм шивэсийг хийлгэхээр болохгүй хөөх. Яагаад гэвэл тэр чинь насаараа миний би тэр байна. Тэгээд магадгүй сүргэн бодох юм бол нөгөө сүрэг талаасаа орж ирэх юм шиг гэж байна. Тэгээ одоо л яг хүмүүсийг харьцаад бас гоё харагддаг шүү дээ. Гэр бүлийн холбогдлолтой шивэс хийлгэж байгаа хүмүүсийг харахаар. Харин тий тэр гэр бүл рүү орохлоор дандаа холбоотой одоо зүрх байлаа гэхэд заавал нэг хоёулаа цуг байж зүрхэн холбогддог ч гэдэг юм уу. Тэгж холбоотой хийлгээд байна тий. Тий. Айгу хөөрхөн шүү дээ. Одоо тэр чинь бас маш хүн дээр ороод ингээд шивэсний бүр ингээд лав гүн рүү н орсон хүмүүс байна. Маш гоё хөнгөн гаднаас нь хараад тий. Ингээ хичүүл хөөрх юм биш үү гэдэг хүмүүс ч байна. Тэгээ хүмүүсийн л нөгөө өөр өөртөөх нь сонирхол байгаа даа л да. Аль аль нь гоё миний хувьд бол. Гэтэл эмгтээчүүдийн нэг гоо сайхантай холбоглохлоор одоо ингээд өнцөг тойрол салуунууд маш их байна шүү дээ. Салуун болгонд том жижиг гэлтгүү нөгөө шивэс хийж байна. Одоо 3D, 4D одоо хит дийч болоод байгаа юм тий. За тэгжээд л нөгөө уруул шивж, хөмсөг шивж. Энд дээр яг нөгөө өөрөө бас яг энэ шивэс Монгол төгчгийн төлөө гэж энийг за манайх зөвхөн бие дээр шивдэг ч гэдэг юм уу. Энэ гоо сайхан салуунууд бол тэрнийхээ нүзэг хамаагүй бас орхихгүй байх гэж бодож байна. Анхаардаг л ах. Би нэг хэд түүнээс сонсч ирснийх манад энэ 3D, 4D энэ шивэсүүд айгу буруу идэг гэж сонсч ирсэн. Яг өөрийн чин зүгээс энийг яаж хардаг вэ? Одоо ингээл яг өөрийнхөө ингээд нэг өвсөөрөө хөмсгөөр хүн одоо бараг байхгүй болчихлоо шүү дээ. Ялангуяа эмэгтэйчүүдтэй бүгд ингээд шивүүлсэн. Тэр чи одоо хөмсгчин гэхэд шууд хүний нүүрэн дээр байгаа гоо сайхан шүү дээ. Тэгэхээр тэрийг сайн судлаасаа л гэж бодож байна. Миний хувьд бол бас яг нарийн сайн мэдхгүй гэхдээ хараад ялгааг нь бол маш сайн мэдж байгаа. Манад бидэрд юрдөөс нэг л тийм зорилго байгаа шүү дээ. Шивэс Монгол төгчгийн төлөө бид нар дээр ямар ч хүн орж ирээд гарсан сэтгэл дундуур ажиллахгүй тэр шивэсэндээ. Одоо манайх бас гоо сайхнаар орж байгаа л доо. Тэгэд тэрийг ч гэсэн хараад юрдөөсөө айл болох хамгийн сайныг нь хий. Ямар ч алдаа матг гарахгүйгээр хийгээ. Бид нар маш олон одоо хиймэл ярьсан нөгөө туршилт хийх боломжтой юмнууд байдаг хөхгүй. Бид нар хүний бие дээр хийж дадлах гэж болохгүй шүү дээ. Тэр бусад газруудад ч гэдэг юм өөр газрууд магадгүй уусны газрууд уусаа байгаа. Шууд хүн дээр дадлага хийдэг газрууд байгаа. Тийм болохоор нөгөө хүмүүсийг тий одоо насаар чинь би энэ дээр чинь ч юм уу эсвэл гоо сайхны чи хідэн сар муухай харагдуулах юм дээр сайн судалж нэгтлээд тий сайн газруудаар үйлчлүүлээрэй л гэж бас хэлмээр юм. Тэгвэл нөгөө талаасаа нөгөө шууд хүн дээр дадлага хийдэг хүмүүс маш олон байхгүй. Тэгээд нэгт бас мэдээж нөгөө манайх бол өөрөө яг зах зээлийн дундаж үнээр хийдэг газар байхгүй. Анханасаа угаасаа шивэсийг Монголд өгчөөсөө
Тэгээ би ч өөрөө нөгөө шивээс хийх гэл төлбөр төлөө явжсэн. Тухайн үед ч нөгөө төлбөр бас нөгөө хүн санагддаг тий. Тэгэл яаж хувааж төлөх үү яах вэ хүүгээл явдаг байсан болохоор яг үйлчлүүлэгч талаас би өөрөө нөгөө 10 хэдэн жил явцсан болохоор одоо яг нөгөө шивээс сонирхоод ирж байгаа хүмүүстэй яг тэртлийн яг хамгийн боломжтой үйлчлэгээнүүдийг үзүүлж игээд яг зах зээлийн дундаж жуунийг барьж хийдэг болохгүй хүмүүс манай салбарт маш их байна. Гэтэ мэдээж бас хөгжүүлэх явж байгаа хэд хэдэн студиуд байгаа л да мундаг залуучууд байгаа Монголд. Гэтэ эдрийг л олж очиосол гэж бас хүсэж байна. Яг бол тий. Судал гэдэг чинь тэрнтэй холбогдсон тий. Тий. За нэг аюул одоо мэдээж ботокс филлер гэл одоо бас бүсгүүчүүд аюул хийлгэж байна. Тэрийг бас сонгож яг газраа зөв олж хийлгэрээ гэж мөрчлөлт зүйлдэм билээ. Түүн шиг яг энэ шивээс хийлгдэг газрууд тухайн хүний сонирхол бол бид одоо үүсгэж чадахгүй шүү дээ. Хамгийн гол нь сонголтоо зөв хийх. Гэтэл үүн дээр нэг хоёр юм байна. Та сая ярианда дурдлаа шүү дээ үүн гэдэг. Ерхий ярьж ин л да. Яг зах зээлийн дундаж үүн гэдгээр яг хитээс хитийн хоорондохыг хэлээ да. 500 мянга хүртэлх юм уу 300 мянга хүртэлх юм уу тий тэрийг нэг жоохон тодруулж өгөөч. Нөгөө талдаа аюулгүй ариутгал халдваргүйжүүлэлт аюулгүй орчин одоо эн чинь нөгөө хүний бие рүү шивж орж байгаа учраас цус гэдэгтэй холбогдоод байгаа цус арьс тий. Тэгэхээр нөгөө тухайн халдвар хэдий хэвийн халдвар авахгүй байх ч гэдэг юм уу цусны шинжилгээ өөх ч гэдэг юм энэ тал дээр ер нь та бүхэн яаж тэр аюулгүй байдлыг хангадгийг бүхэн дандаа нэг удаагийн хараа явж байгаа хэрэг зү. Тэгээ эргэн тойрны орчин уусаа энэ хэсэг маш цэвэрхэн байхад бохир орох ямар шаард юу байхгүй үнэлэл байхгүй. Тэгээд шивээсээ хийлгээд дуусны дараа өөрт нь зөвлөгөө өгнө. Зөвлөгөөний дагуу заавал шивээсээ хийдгийх ёстой. Тэгээд зах зээлийн дундаж хүн гэдэг нь шивээс ч өөр болохоор том жижиг гэдэг нь янз янз хэмжээ байхгүй. Тэгэхээр ердөөсөө бас үн хэлэхээр аюу хэцүү. Одоо гар дүүргэлтээр жишээ нь авахад зах зээлийн дундаж үнэлгээ бол сая 500 2 сая төгрөг болдог. Гар дүүрэх ч тийм. Бүтэн гар дүүрэхэд. Тэгээд нэг л удаа төлөл ердөөсөө насан туршдаа тэр шивээсдэг юм гэсэн үг байхгүй. Гадуур 300 мянган төгрөг шивээс идэх газар байна. Тэгэхээр би тэднийхийг бол маш их гайхаад уусаа маш олон хил ам таталдаг газар. Тэгээ маш олон хохирогчтой маях дээр маш олон хүмүүс ирж ирсэн. Энийг одоо яах вэ? Тэнгууд ч маш хэцүү тэр. Тэгэд манайхаас үнэтэй 3-4 саяар гар дүүргэх газрууд байна. Ер нь. Тэнгууд энэ чинь болохоор бас нөгөө хуваараа ингээд маш олон жил яваад ингээд нэр хүндтэй болсон шивэрчд байгаа шүү дээ. Би энэ дээр уран сайхан дээр одоо хүсэж байгаа зүйлийг алдаа маддаггүй маш гоёор хийж өглөө. 3-4 сая байтгал байх ёстой ууг нь юм баггүй шивээс бол. Одоо магадгүй үдчихэж байгаа хүмүүсийн уцсан нэгэд бараг 5-6 сая төгрөгөөр уцсан шүү дээ. Тэгэхэд магадгүй тэр мөнгөөр 2 гараа дүүргээд нуруугаа дүүргчгэл хэмжээний байхгүй манайх тэр жишээ. Тэ. Одоо тэр 300 мянга гэдэг байгаа шүү дээ. Тэндээс ямар болцсон ирэх үү? Одоо жишээлбэл арьс нь маш амар болцсон байт юм уу? Тэрэн дээр ердөөсөө болцсон байх уу? Ямар болцсон байх уу? Нэг талаасаа тэднийх буддаг хэрэгслүүд нь маш хямдхан байгаа. Тэгээд тэр хүний одоо нөгөө будагч өөрөө бас чанартай байхгүй бол хүний ярьсан тийм гэмтэл өгч шүү дээ. Тэгж байгаа. Тэгээд өөрийнх нь хүсэж байгаа шивээс одоо нөгөө нэг юм зураг мэдээж үзүүлж байгаа шүү дээ. Би яг энийг би энэ дээрээ хэлмээр байна. Тэр яг тэрэн шиг болохгүй. Нэг талаасаа. Хоёрт мэдээж будаг юмнууд нь хямдхан байгаа. Тэднийхээ би гайхаад одоо маагч нөгөө шивээсний материал затралаа гэдэг ингээд авангууд ч хизээч 300 мянган төгрөгөөр гар дүүрэх ямар ч боломжгүй байхгүй. Тэнгууд тэднийх болохоор нэг 3-4 сарынхаа хийх ёстой ажлыг ажлын мөнгийг л нэг сартаа авч л явд юм байна л гэж боддог байхгүй. Тэгээ хүмүүсийнх нь шивээс нь хизээж дуустгууч гэх юм тэгэл очиод шивээсээ хийлгэхээр ингээд бүр юм суулгаа хүмүүс нээлжилж авч хийсэргээд бүр юм гачи юм болчлоо гэл. Тэгээд хил ам хийгээч хэр өөртөө магадгүй нөгөө хямдхан мөнгө бага мөнгө барьж чод ингээд имэйл хийгээд явцсан болохоор хил ам хийж чаддгүй юм болов гэж боддог шин. Одоо нэг удаагийн энэ хэрэгсэл ариутгалын багчууд за тэгээд энэ хамгийн гол юм чинь шивээс нь тэр зүү идэггүй зүү гэж хэлэхгүй тий. Ингээд зохиод идэг штэ тий. Тэрийг зүү нэршлэн зүү юу? Тийм зүү. Тэгээд будаг. Тий. Өнгө оруулагч будаг гэж хэлэх үү? Тийм дотроо олон төрлийн бүтээгнүүд байна шүү. За тэдгээр бүтээгдэхүүнүүдийг ер нь голдуу одоо урдаас авдгуу экспортлж авдаг. Эсвэл манай Монголд яг ороод ирсэн тийм дэлгүүрүүд байдаг юм уу? Дэлгүүрүүд байгаа л да. За. Тэгээ бид нар бас яг
одоо бас яг эдрийг бас яг нөгөө сайн судалж байна. Уртаас авч үзэж байна. Одоо нөгөө хүмүүс чинь хуучны нэг тийм ойлголт өгдөө шүү дээ. Урд ихээр л наа чинь тийм уу. Одоо урд амар чанартай юмнууд байдаг болчихлоо шүү дээ. Зүүнүүдийг хэрглэж үзэж байна, Японоос авч үзэж байна, Америкээс авч үзэж байна, Солонгосоос авч үзэж байна. Тэгээд бүгднийг хэрглэж үзэж байгаад тэр чинь үр дүн дараа нь гарна шүү дээ. Тэгээд тэрэн дээр нөгөө тухайн үед хийж байгаа үед ч гэсэн зүүнүүдийн сайн муу ялгагдаад ирдэг байхгүй. Тэгээд тэднээс нь чанаруудыг харж байгаа л хамгийн сайн чанартай юмнуудыг хэрглэж үзэж байна. Одоо бас Японоос ус хэрэгслүү цаг гэж үзэл бич. Хүний хүслийг бол одоо хинч боомлж чадахгүй шүү дээ. Тухайн хүн хүсхөө, эс хүсхөө. Тэгээд энийг урлаг гэж ойлгодог хүмүүс бол мэдээж жилээс жилд бол нэмэгдэж байгаа. Үүнд бас танаа шивээс Монгол хүчгийн төлөө контентын баг бол бас маш их түлхэж үзүүлсэн дамжиггүй. Тэгэхээр зорилгоудаасаа бидэнд хуваалцвал. Одоо дэлхийн одоо шивээс өгчсөн бус улсад орнууд бүгдэнд л бол та шивээсний фестивал гэж маш олон хүмүүс зорж очиж идэг те. Тэгээ шивээстэй хүмүүс бөөнөрөө очиж нэг өдөр, хоёр өдөр гоё байж идэг. Тийм гоё фестивалтай болохыг бас бодож байгаа. Одоо энэ жилээс амжууд эхэлж магадгүй, амжихгүй дараа жилээс эхэлж магадгүй. Тэгээ ер нь бол бас нэг ийм ялгаа байгаад байна л да. Шивээстэй шивээсгүй хоёр хүний нэг юм маш энгийн ялгаа байдаг. Шивээсгүй хүний өмсөн зүйлснийг хараад магадгүй энэ ингэсэн биш тэгсэн биш гэдэг тийм сони юм ярьж авдаг байхгүй. Одоо миний иргэн тойронд найз нөхөд байна. Тийм сони найзууд би хэлдэг бити ийм зүгээр уртгаа хийгээд чи ч гэсэн бас нэг юм хүсэл зоригтой болоод тэ бити хүний өмсөн зүйлс юм хараа чи зүгээр өөр юм бодоод ажиллаа бодоод ингээд наадтар үзтгэгээд анх чи айгүй хэцүү шүү дээ. Юм их гээд ингээд шивээс мэвс зүгээр л би хинч гай болохгүй өөрөөхөө дуртай юм хийлгээ явж байгаа бол чи яатсан гинэ минь тэгвэл магадгүй тэр шивээс хүмүүсийн гой сайхныг харж ингэж тэ энэ тэгсэн мэн энэ ингэсэн мэн гэд хайрын цагаа бас амар их алддаг юм болов гэж бодлоо. Тэнгууд шивээс хийлгээ явж байгаа хүмүүс дуртай зүйлээ хийгээл кайф авал хүмүүс намайг яаж харах нь хамаагүй гэж зөвхөн өөрийнхөө тийм ертөнцид өөрөө зөвхөн хүсэл мөрөөдлийн хөдлөө урагшаагаар харцал явж байгаа байхгүй. Тэнгууд тэр хүмүүс нь магадгүй тий бас нэг хийж байгаа ажлууд нарай нэг урд явдаг ч үгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс бусдын юу өмсөн зүйлсэн гэдэг зүйлийг ажиллахгүй байхгүй. Харчаад магадгүй гоё штэ л гэж харж байгаа. Би ийм л тээ нөгөө шивээс одоо ингээд нөгөө хийлгээс үлдээ ингээд явж байгаа гоч нөгөө хүмүүс бүгд өөр өөр ингэсэн ертөнцтэй байдаг байхгүй. Тэнгууд бүх шивээс надад гоё яригддаг. Одоо нөгөө энэ хүний арьс өмсөд тайлцдаг хувц байсан бол би бол одоо баг ирж үйлчлүүлж байгаа хүмүүсийнхаа хэлж байгаа шивээснүүдийг баг бүгдийг нь хэлэх байна. Өмсөж үзмээрөө. Тийм өмсөж үзмээр. Тэр өмсөж үзэж болдог бол тий. Тийм өмсөж үзэж болдог бол. Би бол яг нөгөө эмэгтэй хүний хувьд гэдэг юм уу сэтгүүлчний хувьд шивээс хэлнэ гэж нэг боддоггүй. Гэхдээ шивээсийг би үгүйсгдэг хүний нэг байхгүй юу. Ингээд хэлэгцэн хүмүүс аяг гоё харагддаг. Ялангуяа эрэгтэй хүмүүс дээр эх орныхоо төлөө эх орон эсвэл Монгол улс эсвэл далбаа тий эднийг шивэлцсэн хүмүүс аяг гоё харагддаг миний хувьд. Гэх мэтчлэн одоо ер нь цаашдаа ингээд шивээс хэлхийг бодоод нэг шийдэж чадахгүй байгаа. Аль насныхан байж болно шүү дээ. Яагаад өнөөдөр 50 60 хүрчээд нэг шивээс хэлэх юмсан гэж бодож болдоггүй юм тий. Насаар нь хүнийг нэг ялгуурлаж болохгүй. Тэгэхээр яг ийм хүмүүс зориулаад боловч чулууны зүгээс нэг тийм гоё апдейт гэх юм уу нэг юм шинэлэг юм гоё санаа сэтэл өгөөч. Мартаж ирдэ штэ. Ах ихснэр ирдэ штэ. Өөстө насаараа нэр нэг юм байгууллагт яаж чад нөгөө шивээс чи хийлгэж чадахгүй ингэж насаараа явж байгаад одоо тэтгэвртэй гарцсан одоо ирж байна гэдэг. Тэр хүмүүс өөртөө гэсэн уусаа үзэл бодол нь тогтцсон нэг яг юм шийдц ирдэх байхгүй яг хийлгэх шивээснүүтэй бодцсон ирдэ. Тэгэд тэрийг хийлгэн гутаа тэрэндээ нөгөө юм амар тийм нэг юм кайф авч байгаа байхгүй тэр хүмүүс. Угаасаа нөгөө хүсэж хийж чадахгүйсэн зүйлээ хүсээд өөрөө ингэж цаг нь болоод ирээд хийлгэхээр тэрнээсээ тэг мөнхийн таашаал авч байгаа л да. Нөгөө ерөөхдөө шивээс сонирхож байгаа хүмүүс байх юм бол тий. Бидний бие дээр ямар ч л байсан нэг Монгол шивээс байх хэрэгтэй. Үндэсний хэм маягтай зүйл байх хэрэгтэй шүү. Яагаад гэвэл бид нар Монгол хүмүүс шүү дээ. За ингээд баярлалаа бидэнтэй хэсэг хугацаанд хамт байсан. Сонин подкаст
чөлөөтэй ярилцлах юм энэ удаагийн зочин Бямб цагтын боловсруулан байлаа. Хэсгийн хугацаанд хоёлаа шивээс гэдэг зүйлээр бас ярилцлаа тийм ээ. Тэгээд эн чинь яг дэлхийн тэр түүх уг гарвал нь бол одоо хэдэн мянган жилийн өмнөхөөс л ингээл хаад ноёд Египт гээл ингээл маш олон түүхүүд ярьж болох юм бэлээ. Яг сонирхдаг бол та өөр интернет тухайд ингээд судлаад үзвэл маш олон сонирхолтой. Янз янзэл утгатай байсан л. Одоо цаг үед чи шал өөрчлөж байгаа юм л да. Тэгээ шивээс Монгол төгчгийн төлөө гэдэг энэ 410 мянган дагагчтай пэйж маань цаашид зогсолтгүй урагшлах нь ойлгомжтой. Тэгээд яг энэ шивээс Монгол төгчгийн төлөө гэдэг үүнийхээ төлөө бас боловсруулан маань бага бүрдүүлээд одоо 21 аймаг за цаашлаад бас хэлийн чанд руу явах гэж би бодож байна. Олон зорилгууд нь бэлэх тэр гэгээн мөрөөдөл нь одоо тэр мөрөөдөл нь гэгээн байхыг хүсээрэй. Тэгээд цааштай хань хүсэл бүхэн нь цагаан байх болтугай. Баярлалаа гэж хэлье. Тий. За баярлалаа. Ажлын өндөрлөлтөнд бүх сайхан зүйлийг хүсээрэй. За баярлалаа.